Бүгдээрээ сайн уу? За хоёр дахь влогоороо эргээд уулзж байгаа да. Баяртай байна. Өнөөдөр би юу хийх вэ гэхлээр нэг хоёр гоё зүйл хийн заяа. Өнөөдөр. Тэгээд орой бэлтгэлтэй. Тэрнээс өмнө хоёр гоё зүйл хийн. Юу вэ гэхлээр одоо эхэлж гараад би нэг үсэндээ нэг юм хийх гэж байгаа. Туршиж үзэх гэж байгаа. Дараа нь болохоор нэг өөр тишээ яваад дэлгүүр мэлгүүрээр жоох юм аваад тэгээд тэрийг авсан ямаараа гэртээ ирээд нэг гоё зүйл хийн. За гарцгаая. Нэг хардаа. Ингээ би влогтоо зориулаад тэр өөрийнхөө ингээд шинэ өнгө төрхийг нэг гээд хүсэнтэй хийм хийлгэж чинь заяа. Гэдэг. Гэтэ угаасаа ер нь хийлгэж үзэхээс ингээд бүр аль нэгдүгээр курсээс хойш айгу бодож ирсэн. Сайн нэг модоо аваад гэсэн чинь мод нэг амар удаан татахаар айгу жоохон өвддөг юм байна. Тэгээд одоо угаачаад яг дуусгачаад ямар хоолох вэ гарцгаа. Цараа гэдэг. За нэг иймэрхүү боллоо. New month, new me, new hair. Dictionary. Миний ус надад зөгч гин үү яаж ийн махаа гоё комментар сэтгэлээ үлдээгээрэй заяа. За эхнийхээ ажлыг амжууллаа. Одоо дараагийнхаа ажил руу өмнө завья явна. Тэгээд тэнцэнээс ганц хоёр юм цуглуулж аваад гэртээ ирнэ. Йоо. Өнөөдрийн миний лук. Дараагийн влог маань coming soon. Тэ? Зүгэнд минь хитэн бүк. Уншаад би ойлгоод уулаа галтна. Тэ. Дотор нь хүн бах тэ гэдэг. Oh my god. Wow. Тийм бүсгүй хөдөө нутагт тэгээд яг энэ наравдах энэ дуур нь хүмүүс айгүй хөөрхөн гэж яриадсан байхгүй юу. Тэгээд үзээгүйсэн. Тэгээд сая үзсэн чинь ямар хөөрх юм бэ те нэрнгээсээ. Энэ залуу амар хөөрхөн. Яг л хөдөөгөр энэ зүгээр энэ охин бүр дуурчлаа бүр. Жинхнээсээ бүр санахаар штэ. Бараг уйлах гэдэг штэ. Өнөөдөр яг юу хийх гэж байгаа вэ гэхлээр одоо dream board гэдээ байдаг штэ мөрөөдлийн самбар. Яг тэрэн шиг гэхдээ яг тийм томор биш зүгээр юм goal board гэх юм одоо юм зорилгын самбар. Гэхдээ яг 1 жилийн хугацаатай юм хий гэж бодож байна. Тэгээд би номын дэлгүүрээр гоё ном аваад төлөвлөгөө хийдэг юм тэмдэглэлийн дэвтрүүд байдаг шүү дээ. Айгүй гоё ингээд тийм дэвтрүүд тийм хоёр юм авах гэсэн боловч санхүүдэм баригдаад төсөв мөнгөндөө баригдаад дахиад нэг батамцаас илүү авсан. Энэ дээр би 1 сарынхаа юм планыг гараараа хий гэсэн бодол төрлөө. Тэгээд ийм цэнхэр хар 2 марк, нэг юм цав, тэгээд ийм тодруулагч төрийн талбай. Нэг гоё хан дээр хатна. Ингээд гадаад байдаг хүмүүсийг харахаар аюу ингээд хан дээр ингээд наацсан хатцсан байгаад байдаг. Айгу тэр нэг гоё харагдаад байдаг байхгүй юу надад. Тэгээ ер нь ингээд гэртээ хатчихвал аюу гоё юм шиг санагдаад байдаг байсан. Гэхдээ энэ төрийн талбай чи аюу учиртай юм байна заяа. Одоо ингээд яг үндсэн стандарт нь өргөн нь 1 м, тэгээ урт нь яг тэрийгээ ингээд 2 м байт юм байна. Одоо ингээд өргөнийхөө яг ингээд даблдсан 2 дахин илүү урттай байх хэрэгтэй байна яг стандарт нь. Нэг амар сони юм заяа. Энд дээр би бүр энийг сонсч би бүр гайхаад амар стрессцэн заяа. Монголын төрийн талбайг одоо хятадд хийгээд нааш оруулж ирж зардаг заяа. Айгуу сони. Хятадд манай улсын төрийн талбайг хийгээд тэрийг нь монголчууд очиж 90-д нь юунаас ч вэ очиж худалдаж авцраа. Мөнгөний нэмээд монголчууд зарж байгаа. Энэ надад аюу сонь санагдлаа би яагаад гэсэн бодол төрөөд бол түн чи монголоор дүүрэн аялалчид янз юм хүмүүс байгаа өстэй. Яагаад л гэж боддог нэг жоохон тухайн үед нэг жоохон стресстэх маяг төрлөө. Нарда би ингээд өөрөө яг влогтоо зориулаад нэг юм жижиг нэг 36 хуудастай юм дэвтэр нээсэн. Тэгээ эн чинь ер нь яг ямар влогууд ямар санаатай яаж хийх үү, хизээ хийх үү,
яг уу гэдгээр ерөнхийдөө ингээд бичиж тэмдэглээд эхлээд явж байгаа. Энэ бас миний айгүй хайртай төвтрүүдийн нэг. Анх 2020 оны 5 сарын 25-нд нээжсэн юм байна. Тэгээ нэг их сайн хаяа санахаараа л юм бичт юм дөө. Одоо 5 жил өнгөрчөөд хахад дуусаагүй л гэж. Тэгээ зузааналтаа ихтэл гиснээс гоё. Би ийм гоё камерны ийм одоо хөлтөө болсон уцаа тогтоож байна. Энэ бүр ингээ уртцолоод бараг 2 м шахуу болдог заяа. Над логт маань зориулаад хүн бэлгэлсэн. Энэ бүр айгүй гоё бэлэг байна. Амар гоё. Би энтлийнхээ өрөөнд яг нэг хичээл хийдэг юун дээр хийх гэсэн чинь ватам цаас багтахгүй. Тэр одоо том өрөөндөө хийх эсвэр. Гоё. Өмнө нь энэ дэвтэр дээр ингээ харуул бүх юм ингээ төлөвлөдөг гэсэн баг. 10 цагт ингээд босоод 10-10-д нүүр гарааг угаад 10-20-д нь ороо ураагаад 10 цаг 40 минут ундаа уун тэгээ хоолой хийн. Нэг бүрчлэн ингээ хамаг юм ингээ тоочоод ингээ бичдэг байсан байгаа даахгүй анх тэр жоохон бахта. Тэгээд 2 жил шахуу ингэж явсан байхгүй би. Яг тухайн үед надад аягүй их үр дүн мэдэгдсэн ч ихсэн сүултээ би аягүй залхсан байхгүй ингээд бүх юм ингээ тоочод бичдэг. Тэгээ ингээд яг яах учраа болохгүй ингээ бичээд байна. Тэгээ оройн ингээ за айл айл нь ингээ биелсэн ч гэдэм юм ингээ чеклээд ингээ айл айл нь би хийж чадсан гэд явдаг гэсэн байхгүй юу. Тэгээ сүүл рүүгээ бүр ингээ юм болгоно ингээ тооччоод тэгээ яг тэрийгэ биелүүлж чадахгүй бол тэрэндээ стресстэй яа би ингэжлээ штэ би ингэжлээ штэ би өөрөөсөө ингээ өөрийгөө хуурчлаач гэдэг юм уу. Ингээ стресстэй тэгээ сүүлдээ тэрнээсээ залхаад за ер нь болиё гэд ингээд яг ахлах ангир оронготлоо ингээ болцсоохгүй. Тэгсэн чинь ингээл айгүй гоё ингээл юм эрхчлөөтэй гой санагдаад эхэлж байгаа. А гэхдээ сүүл рүүгээ одоо яг оюутан болсноос хойш ч юм уу яг бодоод байгаа. Тэгснээр ингээ яг ингээд нөгөө бичиж ингэж яахгүй бол бүгд бүтэхгүй байхгүй. Тэгэхээр бас тэрэндээ айгүй их стресстэй л. Би жоохон амархан стресстэй шүү дээ байхгүй. Тэгээд одоо би яг ингээ бодонгууд за би төлөвлөгөө гаргахын тулд яах ёстой юм бэ гэх ингээ ер нь уншаад судлаад ингээд байсан чинь заавал тэгж нэг бүрчлэн ингэж бичих албагүй. Зүгээр яг ийм том ажлууд байна. За ийм хийн. Тэгээ өдөрт нэг төлөвлөлт гарвал 1-2 том юмнуудаа л ингээл арай чухал юмнуудаа л ингээл төлөвлөөл тэднийгээ л хийчихд болно. Түүнээс бусад одоо ингээл босоод гэр орноо цэвэрлэх хоолунд хийх мэх угаасаа эн чинь ингээл угаасаа өдөр болгон л үргэлжилждэг байдаг зүйлс ч заавал тийм бичиж байгаадах шаардлага байдгүй байсан юм билээ. А тэгээд нэг юм нь бас Dreamboard гээл тэнгүүт айгүй нэг би нэг английн сургалтанд суудаг байхад тэгч жоохон байсан юм аа. 8 дугаар ангид байсан юм уу. Тэнгүүт айгүй тэр үеийнхээ би санаад байгаа байхгүй. Тэнгүүт би одоо ийм миний мөрөөдөл юм биш ийм байр авмаар байна. Тэгэл ингэж амьдрмаар байна. Ингэн тэгин мөнгө төрөхтэй гэл бла бла. Хүн гоё галзуу солиотой мөрөөдөж болно ихтэй зорилгоо бол яг гоё юм хөрсөндөө буулгаж тавих хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй. Төлөвлөхөдөө ч гэсэн. Жишээлбэл лигт ч юм уу ингээд илүү байр суурьтай юм те байхын тулд ч юм уу ядглаад би нойроо сайн зохицуулаад сурчий те би одоо мэрэгжлийн тамирчин болох ч юм чи зөв хоолтон дээр илүү сайн ажиллаж сурчдаг сурыг ч гэдэг юм уу гэх мэтчлэн ийм юмнуудыг тусгаж өглөө тэгээд ингүүл чи илүү амар авах гэдэг юм амар хүнд ачаа өөрөө тэгээд тэрэндээ стресстэй байхгүй зүгээр нэг энгийн зүйлсүүдээ өдөр тутамдаа хийгээд байхад уртдаа болох болов гэж бодож шít. Гэхдээ яг нэг бичээд хийгээд байхаас илүү тэгээ гол нь өөрөө үйл хөдлөл болгоод биелүүлэх нь чухал байна л да. Эхлүүлэх нь бас чухал шít те хичнээн яриад бодоод байж хахаар. Тэгээд бас энэ олон тавьсан зорилгоудаа биелүүлэхийн тулд хамгийн чухал нь эрүүл байх хэрэгтэй. Тэр бол бас нэг том зорилго болчоод байна. Дараа нь бэрхтлэх төлөв байх хэрэгтэй. За эхний ээлжинд би энэ зорилгын самбраа ингээд болгочлоо одоо та бүгд тараал хийзээ. Энэ тал дээрээ болохоор одоо эхлээд яг нэг тийм аргачлалч гэдэг юм уу тэр юмудаа хийгээд тэгээ энэ талд нь болохоор за би эднэрийг ингээд хийгээд байх юм бол за яг би ийм зорилгыг одоогийн байдлаар хүсэж байна. Надад байгаа гар доорх материалуудаараа би ингээ иймэрхүү хийлээ. Тэгээд нэг юм өрхөн юм чимэглэх маягтай тодруулагчаараа. Тэгээд энэ бол нар тэг ингээд тэр жигтэй ингээд нарны цацраг хөрхэн бэлэгдлийн чанартай л гэх юм уу. Шугам маань Матан цаас нэг ус байна, нэг мик байна, энэ юу. Камерны хөл маркер юмнууд. За ингээд нэг юм дэвтэр энэ бас нөгөө дэвтэр.
Чи нөгөө за мэдээж нөгөөх нь бол тэнцээ дуу явна. За ийм хэрэгслүүдээр л хийж байна да. Надад өгсөн сэтгэлийн дулааны тань бодхоо нарны ятамаг санагдаад байна. Өтгөр үргээс муунд өгчөн санахлаа. Энэ хөдөө минь сэтгэлд минь хүрэхгүй лээ. Ээж маань үзэхлэх та. Ээж маань үзчихвэл сайн уу ээжээ. Ээж аваа хоёртой ер нь бас хайртай гэж хэллий гэж боддог. Тэгээ ер нь аль болох хэлдэг. Манай аав ирчихсэн мэдж байгаа байх. Логоор дамжуулаад дахиад нэг удаа хэлье. Энд яаж чад ээжийн дуу явж байгааг ч хэлэх үү. Ээжигээ санаж шүү. Ээжтэй хүн хайртай шүү. Аавдаа ч гэсэн маш их хайртай. Манай аав жир мэдэн дээ. Би ер нь аав жиртэй хэлдэг дөө. Ер нь ээж аавдаа хэлж байгаарай гэр бүлийнхэндээ хайртай хүмүүстэй. Амар хөөрхөн шүү дээ аав ээж мээжд хэлэхэр чинь. Тэгээд хэлчихэр зүгээр нүдэн гэрэлтэл айгүй хөөрхөн баярлаа. Бас нэг хүүхд өрөө хүүхдээсээ мэдэрдэг бас нэг гоё жаргал, гоё мэдрэмж байдаг болоо гэж боддоо шүү дээ. Тиймээс бол өөртөө ээж аав болж ижил мэдрэх л ах л та. Йоо яг араас нь яаж яагаад хордын аавын тухай дуу явчих шүү дээ. Аав минь дааж дуртай Сэгэн зөөж холсоор байгаа шуудад хайртай өрөөдлөвч орчлон дурдна гэж надад хайртай Тэрс өдөрт холсоор байгаа аавдаа би хайртай өнгөрсөн намар аавж өртөө уулзаал тэрнээс хойш уулзаагүй байгаа юм шүү дээ. Сараас хойш гэртээ хараагүй бүр. Тэгээ 7 сард очиж нэг 3 л авсан. Влогийн маань яг одоо үзчихвэл ээж аав руугаа залгаад хайртай шүү гэдгийг хэлээрээ манайха. Заавал ээж аавч хэлтгүү. Ер нь хайртай хүмүүстэй. Өвөө эмээгээ зарим өвөө эмээгээ бол бүр нэг сайн гадарл нэг сайн мэдэхгүй л дээ. Гэтэл өөх санд шүү дээ бүр айгүй их санд. Тэгэл ер нь бас их зүүдэнд ирнэ. Буян нэгтгэн л гэсэн. Би яагаад чинь бүр хамгийн бага нь тэгээд хамгийн бага мэддэг нь байж ич тэгж их санд шахаад. Аав ээж маань их сандаг болоо. 6 сарын 23-нд хүртэл ингээд энэ ч дуусч байна. Тэгээд яг одоогийн байдлаар яг тодорхой байгаа гэх юм бол 5 сарын 1 хүртэл миний яг хийх зүйлсүүд маань ямар тач тодорхой байна. Дараачихын юмнуудыг дараагийн 5 сар 6 сарын юмнууд ингээд хийгээд явнаа. Ямар ч нэг өөрхөн юм боллоо. Надад одоо хэрэгтэй зүйлс гэвэл ингээд орчи тэр авъя. Гайч хэрэгтэй. Скотч хэрэгтэй. Яа. Иш орнохоо. Миний юм хийх гэж байгаа. Нийтдээ ч юм. Бүр гараараа энэ хадаас хан цолоод орууллаа. Яг оруулчих гээд шүү дээ. Үгүй мөн. Лаг хүнээ би. Вау. Сара бүрийнхөө далбаны хажууд миний зорилго минь гэт морилдоо. Ее. Яа царан. Ингээд дуслаа. Бас овоо ажил болт юм байна. Одоо хэдүүлээ үүднээс орж ирээд өрөөгөө ингээд харъя л та. Ямар хоосон бэ тий. Гэртээ орж ирлээ. Ингээл яваал. Зөөрөө. Йоо ямар гоё болцсон юм бэ аа? Йоо миний уран бүтээл.
одоо хэрвээ энийг ингээ хүүхдүүд үзэх хэрэг ч юм уу найзууд ер нь хүмүүс үзээд заавал энийг ингээ дөөрөөгаад ингэх юм албагүй. Яг ингээ өөрсдийнхөө ингээ бодол санаагаар ингээд ер нь яавал өөрт чинь таалагдаад юу хийхийг хүсэж байна. Өөртөө хамгийн энгийнээр ингээд өөрийнхөө хүсэж байгаагаар ингээд хийгээд яваарэ гэж хүсэж байна. Төлөвлөгөө гээд тэнгүүд бүх юм дистаратаа би яг тэдэн минутанд тийх хэвээр ингэх хэвээр гэд тийх юм болвол ер нь алстаа миний туршлага дээр их юм бол ингээд алстаа бүр ингээд залхаад бүр амар нэг юм баригдмал байдалд орчт юм лээ. Тийм болохоор эхлээд яг нөгөө нэг том чухал зүйлүүдээ ерөнхийдөө ингээд чагсаагаад тэгээд бусад ийм жижиг сажиг зүйлс бол угаасаа өдөр тутамд ингээд явсаар л байна. Энгийн бөгөөд өөрт ингээ хамгийн амар байдлаар хийхийг хичээдлээ. Ярьж байгаа хэлж байгаа бодож байгаа маань зөв. Гэхдээ одоо энийг ингээд юм бичээд тэмдэглэжлээ. Одоо харин дагаж мөрдөөд өөртөө үнэнч байгаад үр дүнгийг харах нь л чухал болоод байна шүү дээ. Тэгээд миний 2 дахь влогтой хамт байсан та бүгдээ бүгдэнд баярлалаа. Дараагийн дугаараар удахгүй уулзцгаая. Би дараагийнхаа дугаар дээр 3-3-ын Pro League оролцсон. Pro League-ийнхаа эхний стоп нэг дээр ер нь хэрхэн оролцсон уу, яах нь уу гэдэг талаар гоё. Одоо аялын тэмдэглэгч шиг одоо тэмцээний тэмдэглэл хийнэ. За, тэгээд баярлаа. Баяртай. Удахгүй уулзцгаая.